Монголын сансан сэтгэл аялан тоглолт. Европын орноор. Мөнхийн хүсэг олох гэж ичиигэн орхиод гарсан ч биш дээ. Мөрөөдлийнхэн үднээс алгах гэж хүний нутагт зүтгэж явна бид. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ядам сүрэнгийн гэрэл чулууны Монголын сансан сэтгэл тоглолт. Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монголчуудад амжилттай тоглоод ирлээ. Би боддгийм хүн бүр одоо эх орныхоо төлөө ажиллаж амьдардаг. Ер нь бол багшч бай, эмчч бай, гагнуурчч бай, дуучинч бай бүгдээрээ хотоо бол монгол хүн болж төрснийхээ энэ үргийг л гүйцэтгэж чинь гэж ойлгодог. Тэгэхээр би бол бас дуулаад ингэ явж байгаа гэдэг нь монгол хүн болж төрснийхээ л өөрийг гүйцэтгэж байгаа залуу гэж боддог. Одоо надад бол одоо олон улсуудаас урилга ирж тоглооч гэсэн урилгад ирж байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар ярилцчаад Европоос Монголоо сансан сэтгэл төсөл болгоод ингээд эхлэе гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй Монгол Улсын урлагийн гал сэтгэлтэн тогтхын Сиро багш миний найз Магнавэр гэж залуу байж байгаа. Төслийг санаачлах Саруулбаатар ах гэдэг байдаг. Тэгээд Саруулбаатараа хэдүүлээ ярилцж байгаа. Ерөөсөө Европт Монголоосоо сайхан Монголоо сансан сэтгэл төслөө эхлүүлээ. Тэгээд бид нэр зарсан л доо. Төслийн багийнхан маань урагдсан газар бүртээ Монгол хүний нутгаан гэсэн халуун сэтгэл, омогшил бахархлын дунд байж тэднийхэн хүсэл зоригийг сонсож хамтдаа дуулж хуурдаж байсан юм аа. Хүсэл зориг үргэлж өдөө бадраасаа. За бид Монголоор сансан сэтгэл одоо төслийн хүрээнд Европын эдэд орноор аялан тоглолт хийгээд ирээд байна. За энэ манай Монголоор сансан сэтгэл төслийн багийн бүрэлдэхүүнд болохоор манай дуучин шав гэрэл чулуу маань явсан. За мөн одоо продюсерийн багийн гишүүнээр манай Магнавэр гэж сайхан залуу явсан. Энэ хүү төслийн маань одоо санаачилж хийсэн Бэлэг Холландд амьдарч байгаа Саруул маань оролцож ажилласан юм аа. За энэ төслийг бас дэмжиж оролцсон Бэлэг дэх Монгол улсаас суугаа онц өгөөд бүрээ тэлчин сайд даваад орж за мөн Франц улсад суугаа Монголын элчин сайд Бат сайхан Швед улсад суугаа онц өгөөд бүрээ тэлчин сайд Алтаа нар бас энэ ажилд маань одоо гүн тусалцаа үзүүлж дэмжиж ажилласанд бид бүхэн бас баярлж байна. Ялангуяа Бэлгид дэх Монголын элчин сайдын яамнаас бол энэ ажлыг одоо хамтран зохион байгуулж бид бүхний гуйж энэ ажил сайн сайхан болж бүтгэхэд одоо хамгийн том одоо тус дэмжлэгийг үзүүлсэн байгаа. Цэнгэл жаргалын амтан думбаад нутгаан ямар мартсан ч биш дээ. Цэцгэн хүртэл өндийж хүлээсэн цээжний нутгаан зүүдэлж явна да бид. Ер нь бол тэнд байгаа монголчуудтайгаа уулзаад ингэ явж байхад бол сэтгэл үнэхээр дүүрэн яасан их сайхан сэтгэл, яасан их сайхан тийм Монголоо гэсэн сэтгэл байдгийг бол өөрийн биеэр очиж бас их ухаарж ойлгож олон хүнтэй ярилцаа сууж байхад бол дандаа сэтгэл зүрх нь бол эх орныхоо төлөө байдаг. Дандаа л эх орноо санаж идэг. Заавал Монголдо ирж очин чиний дууг сонсоод бид нэр уйлаа сууж идэг. Үнэхээр аавыгаа ээжигээ алдсан хүн тэнд байт юм байна лээ. Тэгээд Монголд очимоор л тэгэхээр байж таа ээж нь байхгүй юм чинь одоо яаж
одоо тэнд очих үедээ эндээ ажиллаж амьдрий ч гэсэн хүмүүс байт юм. Тэгээд олон хүмүүстэй уулзаад явж байхад бол ер нь хамгийн үнцэнтэй юм бол эх орон ижиа байдаг юм байна гэдгийг бол их сайн ойлгосон. За тэнд бид эхний өдрөө бол эхний удаагийн тоглолт маань Бельгийн Лүүн хотод болсон. За энд бол маш олон одоо монголчууд маань ирж энэ төслийн хүрээнд болж байгаа уулзалт бичлэгийг маань одоо шимтэн сууж үзэж за бид бүхэнтэй бас сэтгэл санаагаа сайхан хуваалцаж нэгэн ороо нэгэн үчиг одоо хамтдаа сайхан өнгөрүүлсэн юм аа. Дараагийн аялал маань бол Холландын нийслэл Амстердам, за мөн одоо алдарт одоо шинээр хөгжиж байгаа хот Роттердам хотуудаар үргэлжилсэн. Ингээд дараа нь бид бас Швейцарь дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчдийн гишүүдийн урилгаар за Швейцарын Женев хотод очиж бас одоо тоглолтоо үргэлжлүүлсэн юм аа. За энэ тоглолтыг маань энэ удаагийн Женевт болсон тоглолтын хувьд бол тэнд Монголын эмэгтэйчүүдийн холбоог одоо удирдах байгаа. Манай болроо бол одоо орж болор туяа гэдэг эмэгтэй энэ ажлыг их сайхан зохион байгуулсан. За Женевт олон сайхан монголчуудтайгаа бас уулзаж нэгэн үчиг хамтдаа өнгөрүүлсэн. Цэнгэл жаргалын амтан думбаад нутагаан ямар мартсан ч биштэй. Цэцэг нь хүртэл өндийж хүлээсэн цээжний нутагаан зөөдөлж ил явна да бид. Тэнд байгаа монголчууд бол үнэхээр их орноо сонсон ижиавгаас бас ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Бид нэрийг очисон онгоцны буудлын болгон дээр зарим нь Монгол хувцас амсаад тосч байсан. Зарим нь онгоцны буудлаас үдэж өгтөө сүүр өгдөл яг л Монгол хувцас амссан Монголдоо байгаа юм шиг л тийм сайхан сэтгэл их төрж исэн юм аа. Тэгээд тэнд байгаа монголчууд бол баяр наадам, цагаан сар бол улсын наадмаар бол бөөндөө цуглаад уулзчихдаг холбоогоороо.
Тэгээ нэг ихч бол ярьж исэн төрийн далбаага шөнжин оёод анх наадмаа хийж байлаа да гэдгээд ярьжсэн. Тэгэхээр үнэхээр бас монголчууд бол хаа газараа өргөж манлайлагч их одоо коллектив сайтай, ив найрамдалтай сайхан амьдэрдэг юм байна гэж ойлгосон. Цаашдаа бид үргэлжлэлтэй хамт ажиллаж зөндөө олон сайхан буянтай, цагаан ариун сайхан үйлсийг хамтдаа бий болгоход хамтрах хаа гэж ингэж бодож байна. Энд нэр дурдгдсан, дурдгдаж амжаагүй бид бүхэнтэй үргэлж хамт байсан бүх хүмүүстэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа мөч хүн маань сайхан байсан шүү. Та бүхэндээ эрүүлийн харж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Та бүхний буян шиг үеийн үе цагийн цагт одоо ундарч авах болтугай гэж хүсье өрөөё. Усыг олох гэж ичигээр хадгарсан ч биштэй мөрөөдлийнхөө үзүрээ сатгах гэж хүний нутаг зүтгэж явандаа би 200 насыг наслах гэж хүний нутгийг зорьсон ч биштэй 2 нарыг үзэх биш хүний нутагт юугаа чиндээ Салхины хүртэл үнсээд явахтаа Сэтгэлээ чилээж Сивсний чигээ түргий очино Дэлхий өөртөө нар зүуд аялахын яс тул хол ойрын ялгалгаж байгаа ч үгүй ч харин хол торснол нүс зүрх чиглэхийн цагт хүний газраас нутгаан санана гэдэг юутай үйтэй дэлхийн дэдэд байгаа миний монголчуудаа дэлгэр монголч нь та нарынхаа санаж байна шүү дээ Цэнгэр жаргалын амтан думбад би нутгаан ямар мартсан ч биштэй цэцгэн хүртэл өндөө хүлээсэн цэжний нутгаа зүудэлж явандаа